За сайн бацхан залуусаа ингээд энэ арай минь төргий та бүхэндээ. За тэгээ өдрийг сайхан өнгөрүүлж байна. За ингээд та бүхэндээгаа вайрал болж байгаа дуучны талаар өнөөдөр намтар түүхийн ярилцах болно. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Намтар Ан хийжин 1995 оны 7 сарын 23-нд Чолбогд мужийн Чонжу хотод төрсөн бөгөөд түүний төрсөн газар нь жирсэн тосгон байв. Тэрээр эцэг их хоёр эгчтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд дунд сургуультай жум биеинтэй найзууд болсон тэрээр Бонгонгийн мэдээллийн урлагийн ахлах сургуулийг төгссөн. Ан бага наснасаа дуучин болохыг хүсдэг байсан бөгөөд Бейонсегээс урам зориг авсан. Тэрээр жүжиглэхийг өөрийн дуртай хоёр дахь зүйл гэж үздэг байсан бөгөөд мюзиклд оролцох эсвэл жүжиглэхийг хүсдэг байв. Тэрээр 2011 онд Жунгийн хамт буйд дадлагжигчаар илсэн. Дараа нь Ан 2014 оны 6 сарын 19-нд МММ хамтлагийн нэг хэсэг болох Хоса тайзны нэрээр дебютээ хийсэн. Ажил мэргэжил Хосагийн ажил мэргэжлийн хэсэгт түүний МММ-тэй хийсэн үйл ажиллагаа, түүний дотор Рипперлантай хийсэн дид хамтлагийн үйл ажиллагаа ороогүй болно. 2013 Энэ жил Хоса албан ёсоор дуучин болж дебютээ хийгээгүй байна. Үүнээс үл хамааран тэрээр бусад дуучдын гаргасан дуунуудад тоглосон. Хоса нь 11 сарын 15-нд гарсан Пак Шинхигийн хамтаар Standing Egg хамтлагийн Break Up For You, Not Yet For Me синглд оролцсон. Энэ дуу нь Standing Egg хамтлагийн 2010 оны үйл цомгийн гол дууны шинжилсэн хувилбар юм. 2014 Хоса нь 8 сарын 29-нд гарсан Баяжиг хамтлагийн Boy Jump синглд оролцсон. 2015 Хоса нь 8 сарын 12-нд гарсан 2 цомгийн палалттай хамт Primary хамтлагийн Malage дуунд оролцсон. Дараа нь тэрээр бас их Лилбой нарын хамтарсан Call Me синглийг 14 сарын 5-нд гаргасан. Тэрээр мөн Кисумын 14 сарын 29-нд гарсан Love Talk синглд оролцсон. 2016 Хоса нь 6 сарын 10-нд гарсан Swan хамтлагийн Dirain синглд оролцсон. Тэрээр Basking Nice нэртэй өргөтгсөн жүжигийн гол дуунд оролцсон. Энэ дуу болон цомгонд 8 сарын 2-нд гарсан. Хоса нь мөн Хай 420 хамтлагийн анхны гарчиг дуу болох Hooked багтсан бөгөөд уг дуу нь 11 сарын 3-нд гарсан. 2017 Хоса нь Сан Игийн өргөтгсөн Season of Suffering жүжигийн гарчиг дуунд багтсан. Дуу нь I Am Me бөгөөд 1 сарын 23-нд цомогтой хамт гарсан. Тэрээр King of Mask Singer нэвтрүүлгийн 111-112 ангид Aerobic Girl дүрээр оролцсон. 2018 4 сарын 13, 20-нд Хоса Бхийн Хайна on Keyboard нэвтрүүлгийн 7-8 ангид оролцсон. Тэрээр мөн уг шоунд зориулж Локотой хамтран Don't нэртэй сингл гаргасан. Хожим нь Хоса Бхийн Alone нэвтрүүлгийн 257 ангиас өнөөх хүртэл байнгын жүжигчид болсон. 8 сарын 24-нд Хоса Woody Гочлтын Гочод цомгийн Cotton Candy нэртэй гол дуунд оролцсон. Хожим нь 11 сарын 8-нд тэрээр Бхийн The 4th Album Part 2 Mood Indigo цомгийн Treat Me Bad нэртэй дуунд оролцсон. Зар сурталчилгаа 2019 2 сарын 13-нд Хоса албан ёсоор Tweet дижитал сингл цомог болон түүний ижил нэртэй гол дуугаар гоцлол дуучнаар дебютээ хийсэн. Тэрээр болон би энэ нар Ким Хён Чулын Face 10 Preview цомгийн гол дуунд хамтран ажилласан. Дуу нь Two Girl Love Man нэртэй бөгөөд 5 сарын 23-нд гарсан. 2020 Хоса 3 сарын 17-нд гарсан Physical дууны ремикс дээр Dua Lipaтай хамтран ажилласан. Тэрээр мөн Onueтэй хамтран 3-4 дижитал сингл цомог болон 5 сарын 26-нд гарсан нэртэй дуундаа хамтран ажилласан. Хоса 4 сарын 19-нд Seeing the King, Eternal Monarch драмад зориулсан Orbit нэртэй анхны саундтрекээ албан ёсоор гаргасан. 6 сарын 15-нд Хосагийн анхны өргөтгсөн жүжиг болох Merach гаргаснаа зарласан. Хожим нь 6 сарын 22-нд цомгийн дууны жагсаалтыг Marian нэртэй дууны хамт зарласан. Түүний өмнөх Tweet сингл мөн цомогт багтсан Maria болон түүний гол сингл 6 сарын 22-ны 18 Тэг цагт гэстэд гарсан. Bхийн Hang Out With You шоуны нэг хэсэг болох Hosa Refund Sisters Солонгосоор төслийн бүлгийн гишүүн Selbey болжээ. Тус хамтлаг 10 сарын 10-нд Don't Touch Me дижитал синглээр дебют хийж 11 сарын 14-нд үйл ажиллагаагаа дуусгасан. Hosa The Sims 4 тоглоомын Koei-тай хамтран Play With Life компанид ажилд оролцсон. 12 сарын 17-нд Hosагийн Play With Life нэртэй дууг тизертэн зарласан. Бүтэн мөн маргааш нь Кстийн 13
Тэг цагт гарсан. Энэ дуу 2021 оны 1 сарын 29-нд дижитал хэлбэрээр гарсан. Хоса дараа нь Live-тэй хамт Жон Хвогийн эргэн ирэлтийн сингл болох Hop-ын оролцсон бөгөөд энэ сингл нь 12 сарын 22-ны 18 тэг цагт гэстэд гарсан. 2021 Хоса болон Ripper бензин нарт Live-ийн Hula Hoops нэртэй өргөтгсөн Ed Cool дууны гол дуунд багтсан. Дуу болон цомог нь 7 сарын 23-ны 18 тэг цагт гэстэд гарсан. Хоса дараа нь Kenda Blue-тэй хамтран I Can't Make You Love Me нэртэй дебют синглээрээ хамтран ажилласан бөгөөд энэ дуунд 8 сарын 3-ны 18 тэг цагт гэстэд гарсан. 11 сарын 10-ны 12 тэг цагт гэстэд Хосагийн удахгүй гарах эргэн ирэлтийн трейлер гарсан. Guilty Pleasure нэртэй сингл цомог 11 сарын 11-нд зарлагдсан бөгөөд 11 сарын 24-ны 18 тэг цагт гэстэд Aimable нэртэй гарчигтайгаар худалдаанд гарах юм. Хосагийн хэлснээр түүний удахгүй гарах бүрэн хэмжээний цомог Guilty Pleasure-ийн FOMO нэртэй хажуугийн дууны үргэлжлэл юм. 2022 PSY-9 цомгийн Now нэртэй дуунд Хоса багтсан. Уг дуу нь 1984 онд Jermaine Jackson, Pia Zadra нарын дуулсан When the Rain Begins to Fall дууны шинжилсэн хувилбар юм. Дуу болон цомог нь 4 сарын 29-ны 18 тэг цагт гэстэд гарсан бөгөөд дууны видео бичлэг 5 сарын 4-ны 18 тэг цагт гэстэд гарсан. Хоса 7 сарын 25-ны 18 тэг цагт гэстэд Locoтой хамтран бүтээсэн Somebody нэртэй дижитал сингл цомгоо гаргасан. Үүний гол дуу нь Somebody бөгөөд цомогт Lemon нэртэй хажуугийн дуу багтсан. 12 сарын 18-ны 12 тэг цагт гэстэд өөрөөр хэлбэл 12 сарын 17-ны шөнө донд Хосагийн шин бөгөөд нэртэй тune нэвтрүүлгийн Hosa Show нэвтрүүлгийн эхний анги цацагдсан. Хөтөлбөрт хөгжимчдийг Хоса урьж хөгжмийн талаар ярилцлага өгдөг 36 шоуны анхны дууны ботыг 12 сарын 8-ны 18 тэг цагт гэстэд зүгээр л өөртөөгөө ярьж байна. Нэртэйгээр нээлттэй хийхээс өмнө дижитал хэлбэрээр гаргасан. Хоёр дахь дууны бот болох Grey Christmas нь 12 сарын 20-ны 18 тэг цагт гэстэд гарсан. 2023 Хоса Epic Hand Strawberry цомогт багтсан бөгөөд тэдний Catch нэртэй дуунуудын нэг юм. Дуу болон цомог нь 2 сарын 1-ний 18 тэг цагт гэстэд гарсан. Тэрээр мөн J Park-ийн Yesterday дижитал сингл цомгийн Love Is Ugly дуунд багтсан. Дуун цомгийн хамт 2 сарын 13-ны 18 тэг цагт гэстэд гарсан. Түүний телевизийн Hosa Show нэвтрүүлэг 2 сарын 19-нд эсвэл 2 сарын 18-ны шөнө донд сүүлийн ангин гарснаар дууссан. Шоуны 3 дахь бөгөөд сүүлийн дууны ботыг Memo хамтлагтайгаа хамт дуулсан бөгөөд тэд Хосагаас бусад сүүлийн ангид шоуны зочноор оролцсон. Энэ сингл нь 2 сарын 19-ний 12 тэг цагт гэстэд цагаар шоу дууссаны дараа дижитал хэлбэрээр гарсан бөгөөд Mimsimal нэртэй Hosa Dance Queens on the Road нэртэй тune телевизийн шинэ олон төрлийн нэвтрүүлэгт нэгдсэн нь батлагдсан бөгөөд үүнийг Dance Singer Trendering Group гэж нэрлэдэг. Түүнээс гадна бусад жүжигчдэд Kim Won-сун, Jong Ho, Iheri Banner багтжээ. 2024 Хосагийн албан ёсны пиндом нэр 3 сарын 12-нд Twits болох нь түүний Twit дуутай холбоотой бөгөөд нэг өдрийн өмнө нэг тизер гарсан. Twits-тэй холбоотой өөр нэг тизер 2024 оны 5 сарын 13-нд гарсан. 14-нд Хосагийн албан ёсны пинуудын нийгэмлэгийн сайтыг дуучны анхны бие даасан аялан тоглолт болох Hosa буюу нэг өөр пинкон аялал Twits-тэй хамт зарласан. Аялын анхны тоглолт 4 сарын 20-нд Сүүл хотод Sejong их сургуулийн дээнг танхимд болсон. 4 сарын 1-нд Хонконг, Тайпей, Сингапур зэрэг бусад газруудад зориулсан хуваар гарсан. Бусад газруудыг зарлах болно. 2 дахь тоглолт 5 сарын 11-нд Хонконг дахь Asia World Expo үзэсгэлэнд болсон. Дараагийн 2 тоглолт 6 дугаар сард болсон бөгөөд 3 дахь тоглолт нь 16-нд Тайбэй хотын Тайпей Нанган үзэсгэлэнгийн төвд, 4 дахь тоглолт нь 22-нд Сингапурын Од театрт болсон. 8 сарын 5-нд Хоса 9-р сард шинэ цомгоороо эргэн ирэлтээ хийн гэж мэдээсэн. 9 сарын 9-нд эргэн ирэлтийг зарласан богино хэмжээний контент гарсан бөгөөд эхний видео нь гэсэд цагаар 12 тэг цагт, хоёр дахь нь гэсэд цагаар 18 тэг цагт гарсан. Хосагийн 9 сарын 19-ний 18 тэг цагт гэсэд цагаар гарсан нэртэй хоёр дахь миний цомог болон 9 сарын 11-нд зарлагдсан дууны жагсаалтад цомгийн гарчгийн дуу "Най" гэж нэрлэгдсэн нь ил болсон. Кибс 2 телевизийн Moving Voices шоу нь 11 сарын 2-нд анх цацагдсан хөгжим, олон төрлийн нэвтрүүлэг бөгөөд Хосан, Сүзи, Сүча, Сохим, Хенри, Аншинай, Клод, Жонхо, Хонжум, Наоли, Зэй, Ро нартай хамт гол дүр тоглосон.
Шоунд жүжигчид Испанийн Майорка, Германы Мюнхен хотуудад партизаны тоглолт хийдэг. Хоса Испанийн ангиудад Сохин, Аншиней, Хенри, Зэй, Ронартай хамт гардаг. Хоса 11-р сарын 14-ний 18 тэг цагт гэс цагаар логос парк ийм продюсерлсан од нэртэй дуу гаргасан. Хоса од дууны дуучин гэдгээ 11-р сарын 7-нд Пак Волсонгийн Instagram хаягаар зарласан бол дуу нь 11-р сарын 4-нд анх зарлагдсан. 65-66 тэрээр логос төслийн